За бүгдэнд өдрийн мэнд хүргэе. Манай баг болохоор олон тооны дагуу бэлтгэх хичээлийг заахаар бэлдсэн байна. За миний авсан нөхцөл болохоор нөгөөд байгаа. За энэ болохоор монгол бичгээрээ байлгахаараа нөгөөд болж байгаа. Юугаараа бол хэрэглээрээ бол одоо нүүд болж байгаа шүү. За энийг үндэсний бичгээр бичихтэй. За нүүдийг нь болохоор ингэж бичнэ. За нүүдийг ингэж бичнэ. За энэ болохоор ямар үгний араас ордог вэ гэхээр тэгшгээр болон сүүлийнээр төгссөн үгний араас тэгшиг зохицох ёсны дагуу бичигддэг байгаа. За одоо жишээ бичиж үзүүлье. Энэ болохоор нүүдийн жишээ харагдаж байгаа. Үндэстэнгүүд гэдэг энэ болохоор нүүдийн жишээ. За энэ ингээд сургуулиуд моднууд хэлбэрээр ингээд нүүдийн жишээ орж ирж байгаа. За боёо. За тэгээд За тэгээд За тэгээд сүүлийн араас нүүдийг ишиг зохицохсны дагуу бичиж шүү. За миний тайлбарлах болохоор сүүлийнээс бусадын үг бичиж байгаа. За бидний хамгийн сайн мэддэг энгийн жишээнээр авч үзвэл номон гэж байгаа. За дараагийн нь болохоор таны Ставро. За энэ гайхалтай шинэ боёо хэлж хэлсэн. За энэ нь болохоор энэ төсөөлн одоо юмрын төсөөлн гэж бичигдсэн гэсэн. Хүмүүс гэдэг юм шиг тийм.
Дараагийн дагавар бол олон тооны дээг болон чууд чүүд дагавар байгаа. За олон тооны чууд чүүд дагаврыг залгахдаа эр үгэнд чууд, им үгэнд чүүд гэх мэтээр ишиг зохицохны дагуу залгадаг байгаа. За жишээлбэл эрэгтэй чүүд, залуу чууд гэх мэтээр. За дараагийн олон тооны дээг нөхцөлийг залгахдаа за үгийн төгсгөлд орсон энэ ил эр гэгүүлэгчүүд гээгдэж залгагддаг. За жишээ нь эр гэгүүлэгчин дээр харахад за нөхөр гэдэг үгэн дээр дээг нөхцөл залгахад нөхөр гэх үгийн сүүлийн гэгүүлэгч болох эр гээгдээд нөхөд болж байгаа. За тэгвэл одоо энэ гэгүүлэгчээр төрсөн үгэн дээр охин гэдэг үгэн дээр харуул охин дээр нэмэх олон тооны дээг дагавар за тэнцүү энэ гэгүүлэгч хэсэгдээ охид болж байгаа. За сүүлийн гэгүүлэгч бол ил гэгүүлэгч дээр харах юм бол за түшмэл гэдэг үг байлаа. Энэ дээр олон тооны дээг нөхцөлийг залгаад ингээд түшмэл болж байгаа маа. Тэгэхээр олон тооны чуул тэгээд нар байгаа. Чамда чууд болчихлоо. Чуул давар нь болохоор ишгийн араас төгссөн үгэн шууд тэгээ гівлэгч араас төгссөн үгэн сүүлийн ишг ингэж үчдэг байгаа. Жишээлх юм бол